健康のために毎日運動をするようにしている. Эрүүл мэндийнхаа төлөө өдөр болгон дасгал хийхийг хичээж байгаа. Дасгал хийхээ зуршил болгох гэж хичээж байгаа. За өнөөдөр болохоор хэдүүлээ Йони сүрү гэдэг дүрмийг үзнэ. За энэ Японы тайлбартаагаар хэлэх юм бол Кёцукэтэй нани нанио сүрү. Ямар нэгэн юмд анхаарлаа хандуулж хийн. Гамбатте нани нанио сүрү. Ямар нэгэн зүйлийг хичээн хийн. Хичээлээ зүтгэл гаргаж хийн. Яагаад гэвэл түүнийгээ зуршил болгохын тулд гэсэн утгатай. За Сицузоку буюу хэдүүлээ яаж одоо үйл өгтөй холбогддгийг нь харъя. Энд чинь үйл үг байна те. Жишоке гэдэг чинь юу вэ? Тол бичгийн хэлбэр гэсэн үг. За тол бичгийн хэлбэр маань бид мэдэж байх хэвээр. Тол бичгээр байгаа яг хэлбрээрээ байгаа гэсэн үг. Жишээ нь сүрү, аруку энэчээс хэлбэл харж байна. За жишоке нэмэх нь Йони сүрү. За хэдүүлээ жишээ нь аруку гэдэг чинь жишоке шүү дээ. Аруку жишоке. Тэгээд плюс Йони сүрү. Жишоке доши буюу үйл үг. Найке тэгээд Йони сүрү. Тэгэхээр ному чинь номанай болно тий. Най гэдэг чинь үүсгэх хэлбэр, сүрэг хэлбэр үгүй гэсэн утгатай. Номанай гэхэр чи уухгүй болно. Номанай Йони сүрү. Уухгүй хичээх гэсэн үг. За хэдүүлээ рейбун буюу жишээ үйлбэрүүд рүү оръё. За би түрүү хэлсэн кенко но тамени майничи ундоо сүрү ёони шите ирү. Кенко но тамени эрүүл мэндийнхаа төлөө. Кенко гэж биш шүү. Кенко у но тамени майничи ундоо сүрү ёони шите ирү. Майничи ундоо сүрү ёони шите ирү гэдэг маань өдөр болгон дасгал хийхийг хичээж байгаа. Яагаад гэвэл түүнийгээ би зуршил болгохын тулд гэсэн утгатай. За цаашаа явъя. Коrekara wa dekiru dake aruku youni shite kudasai ne. За хэдүүлээ дахиад уншаад үзье да. Коrekara wa үүнээс хойш dekiru dake чадхаараа аль болох өөрийнхөө чадхаараа тий. Dekiru dake чадхаараа аруку ёони шите кудасай. Алхахыг хичээгээрээ. Аль болох алхахыг хичээгээрээ гэсэн үг. За жишээ нь одоо ямар нэгэн байдлаар эмнэлэгт хэвтсэн алхахад чадхааргүй болцсон. Тэгээд эмчилгээ хийлгээд зүгээр болсон үед нь одоо тий эмчин ингэж хэлэх нэ штэ. Коrekara wa dekiru dake aruku ёони шите кудасай нэ. Үүнээс хойш аль болох алхахыг хичээгээрээ за. Аль болох энэ дэр хичээл зүтгэл гаргаад ингээд алхахыг хичээгээрэй за гэсэн утгатай. За энийг болохоор Японоор хэлэх юм бол тайлбарлавал жибүндэ ишки шите яг ингээд өөртөө ойлгоод өөртөө ухаарад анзаараад гамбатэ аруйте кудасай гэдэг нь болохоор хичээгээд алхаарай. Аль болох өөртөө ишки хийгээд өөртөө анхаарад өөртөө хилээд тий өөртөө анхаарад хичээгээд алхаарай гэсэн утгатай гэдгийг энийг хэрвээ Йони шите кудасай гэдэг дүрэн байхгүй байсан бол гамбатэ аруйте кудасай гэдэг өгүүлбэрээр ингэж орлуулж болно гэдгийг ингэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол ийм үйл үгэн дээр ийм дүрмээр бас ийм Японоор тайлбарласан өгүүлбэрүүд бас амар ийм ойлгоход төхөн болдог. Тийм болохоор би оруулсан байгаа шүү. За тийм болохоор би бас энд Японоор одоо тайлбарлсан яг энэ одоо тий дүрмийн оронд энэ ийм үгнүүд ашиглавал ерөнхийдөө утга нь гарч ирнэ гэсэн утгатай гэсэн үг. За дараагийн Коrekara wa үүнээс хойш Osake ni kyotsukete dekiru dake nomanai youni shite kudasai. Дахиад Коrekara wa Osake ni
Кёцуке де декирудаке номанай юуにしてください. Үүнээс хойш аль болох алкогол дээр анхаарад кёцуке гэдэг чинь анхаарах гэсэн үг шүү дээ. Анхаарад аль болох декирудаке аль болох уухгүй байхыг хичээгээрэй. Энийг бас эмч хэлж болно тий. За би эмч шүү. За кореからはお酒に気をつけてできるだけ飲まないようにしてくださいねгэж хэллээ гэсэн үг байхгүй. За окей. Ойлгосноо. За тэгсэн чинь одоо хэдүүлээ энэ ёоны штэ ёоны кудасай гэд энэ ёоны сүрүү гэдэг бумпо бие энэ дүрмээр ямар хэлбэрүүд илүү их ашиглагддаг юм бэ гэдгийг хэдүүлээ харъя. За хэдүүлээ анзаарсан байж магадгүй шүү. Хамгийн их нь ёоны шимас гэдэг нь болохоор өөрөө би тий би аль болох алхахыг хичээж байгаа. Би аль болох эрт унтахыг хичээж байгаа. Би аль болох эрүүл хооллохыг хичээж байгаа. Энийгээ дадал зуршил болгох гээд явж байгаа гэсэн утгатай ёоны шимас. Окей. Ёоны иштэй кудасай гэхээр эмч ч юм уу одоо аав ээж ч юм уу багш ч юм уу хэлэх нь штэ. Чи аль болох эрт унтахыг бодоорой за. Чи аль болох энэ хичээлийг хийхийг бодоорой за. Энэ хичээл дээр илүү анхаараарай за. Илүү хичээл хийхийг одоо бодоорой за гэсэн юм утгатай. 16にしてくださいね. Кудасай гэдтэй. Багш нь хэм бол бенкё сүрү ёны кудасай. Хичээл одоо хийгээрэй. Хичээж хийгээрэй гэсэн утгатай байна байна штэ. За дараа нь болохоор ёоны шимашуу гэдэг нь болохоор илүү юм уриалсан хэлбэрээр бас ярьж байгаа яриаг маань илүү юм зөөлрүүлж өгнө л да. Одоо шинэ хэдүүлээ энэний талаар. Энэ дээр үзье. Кореからはできるだけ歩くようにしましょう. Энэ японочдын нэг хэлдэг хэлбэр. За би эмч тий? Би өвчтөндөө хэлж байна. Хамтдаа энэ илүү юм сэтгэлээр ингэж хамтдаа байх гэдэг нь штэ. Илүү одоо хэлж байгаа юмыг ёништэй кудасай гэд бүр ингэж тэгэрэй гэж хэлэхгүйгээр хэдүүл хоёулаа хийцгээе тий монголчуудаас тэгдэг тий. Хоёулаа одоо энийг хамтдаа хийцгээе. Хоёулаа чаднаа. Одоо фитнесийн багш гэсэн хоёулаа одоо энийг ингээ хамтдаа хийгээд гэсэн утгатай гэсэн үг. これからはできるだけ歩くようにしましょう. буюу үнээс хойш хоёулаа аль болох алхахыг хичээцгээе гэдэг ингэж уриалсан хэлбэрээр хэлж байгаа үг аясаа арай юм зөөлхөн болж байгаа гэсэн үг байхгүй. За тэгсэн чинь энэ дээр ийм юм гарч ирнэ. Котоны сүрэг, ёоны сүрэг гэж юм хоёр адилхан. Котоны сүрэг нь яадаг юм гэсэн чинь коре кара нани нани о сүрэг то кимета кото кимета. Энэ дээр point өгөөрэй. За тэгсэн чинь яаж юм? 毎日日本語を勉強することにします. 毎日日本語を勉強することにします. буюу аль хэдийн би дотроо шийдсэн. Би өдөр алхан Японы хэлний хичээл хийхээр шийдсэн. Гэнгээ бүр дотроо шийдсэн байхаа шүү дээ. Аль хэдийн шийдсэн. Энийг дадал зурш болгон энэ төр гэхгүй. Аль бол хичээн гэхгүй. Аль хэдийн шийдсэн гэсэн утгатай. Окей. За дараагийн нь болохоор ёоны сүрүү буюу これから頑張って何々をするгэх хэдүүлгийн сая үтсэн хичээл шүү дээ. Өдөр болгон Японы хичээл одоо Японы хэлний хичээлийг хийхийг хичээж байгаа. Энийгээ туршил болгох гээд ингээ хичээж байгаа, анхаарч байгаа гэсэн утгатай. Тэгэхээр зөвхөн котоны сүрүү, ёоны сүрүү гэдэг энэ хоёр дүрмээр л дүрм нь өөрчлөгдөд ирэнгүүт нуанс нь айгүй өөр болчихж байгаа. Тийм болохоор тукай буюу бичиг дээр унших дээр айгүй хэрэг болдог байхгүй юу? Дүрм бүр маш чухал байдаг. Тийм болохоор би дүрмийн хичээлийг хамгийн түрүүнд орж эхэлж байгаа шүү. За хамгийн сүүлд нь дахиад хэдүүлээ бацтаа хэлье. Ёоны сүрүү гэдэг нь болохоор кёцукете нани 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 о сүрүү. Гамбатте нани нани о сүрүү. Буюу ямар нэгэн зүйлийг хичээж хийн. Ямар нэгэн зүйлийг анхаарч хийн. Илүү тэрэн дээр анхаарна. Тэрийг туршил болгох гэж хичээн гэсэн утгатай байх нь шүү дээ.